Мунгаа газар ингээд Засгийн газраас гарсан одоо бас ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Улаанбаатар хотод үндэсний урлагийн их театрыг барих ажлыг их эрчимтэй эхлүүлж байгаа. Зураг төслийн ажилд одоо ойрын хугацаанд орно. Түүнээс өмнө газрын байршлыг тодорхойлох асуудал. За үндэсний их театрыг соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор барих асуудлыг бас судалж байна. Өнөөдөр хэд хэдэн байршил дээр газар үзэж байна. Нөгөөх нь байгалийн болон археологийн музейг бас Улаанбаатар хотод байгуулах. Гэхдээ хаана байх вэ гэдэг. Тэгээ барьж байгуулах одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлуудаа бид нэр ирээдүйн одоо 10, 20, 30 жилийн дараах эрг сөрөг нөлөө бас энэ нэгтгэршил суурьшлынхаа асуудалтай уялдуул шийдвэрлэхгүй болохгүй учраас олон одоо байршил дээр аль нь хаана нь байвал хамгийн илүү зохимжтой бөгөөд бас хот төлөвлөлтөөгөө иргэдийнхээ очиж гадна дотны зочид гээчиж одоо зочлог үзэх харах юм боломж нь бүрдэх нь үү гэдэг. Ийм талаас нь олон талаас нь харж тэгээд бас энэ Дүнжин гаруйн энэ газар дээр ирж харж байна. Цаашаа энд байх уу тэр музейн цогцлбор барих гэдэг байгаа шүү дээ. Бүх одоо музейн цогцлборыг нэг дор байршуулад тэр нь одоо ийш тийш нь олон газар руу тэнд түүхийн музей үзэн энд одоо хөрсгөлийн музей үзэн гэж явахгүй нэг дороос бүх урлаг соёлын музейн одоо үзмрүүдэд үзчихдэг үйлчлэгээ авчдаг юм л газрыг байгуулъя гэж байна. Тэгээ энийг ирээдүйн хот төлөвлөлтөөр уялдуулна гэдэг байгаа маань аялал жуулчлалын бүс нь хаана байх юм. За одоо бусад шинэ суурьшлийн бүс, шинэ хот, шинэ дүүрэг нь хаана байх юм гэдэгтэйгээ аль болох уялдуулах талаас нь боловсролын сайд бид бас засгийн газарт холбогдох хүмүүстэй санал солилцоод явж байна. За өнөөдөр бол энэ хоёр газрын одоо асуудлыг бас ярьж байна. Дээрээс нь түүний хажуугаар сургууль энд өчнөө үйлчилгээний байгууллагууд байдаг. Зарим аж ахуйн нэгжүүд одоо 20-30 гайгаар нь газар авчихсан. Дуудлага худалдааныхаа үнийг төлөөгүй. Дуудлага худалдааных нь өнөөдөр жишээ нь 189 тэрбум төгрөг төлөх ёстой боловч төлөөгүй байх жишээ нь. Тэгээ эндээс ганц хүүхдийн сургуулийн газар гаргаад өгчгөө гэхээр одоо ингээд асуудал шийдэгддэг яваад байдаг. Тэгэхээр сургуулийн газраа бид нэр гаргаж авнаа. Шийдвэрлэнэ. Сургуулаа энд байрна. Хүүхдүүд сургууль боловсролын үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлнэ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны асуудал их хүнд байгаа олон жил яригдсаныг та бүхэн мэдж байгаа. Өнөөдөр хүртэл газрын асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа. Олон аж ахуйн нэгжүүд энэ том газар эзэмшиж байгаа. Тэгээ ганц сургууль цэцлэгийн газар гаргаад өгчихөөр одоо гаргаж өгдөггүй хэрүүл зарах шүүх хуулийн байгууллага яваад идэг. Тэгээ ганцхан эзэмшиж байгаа байшингийн газартайгаа тэгээд зарга үүсгээд энэ үхээр тийм биш. Цаана хэдэн одоо дор аяж 2-3 га тэгээ цаашлаад 20-30 га газар ингээд та хэд харж байгаа ингээд таш газар байдаг. Тэгээд хүүхдийн сургуулийн газар барих газар байхгүй гэдэг ингээд одоо үнэхээр өөрсдөөсөө ичмээр дээрээс нь одоо санаа одоо зовдөг болвол зовхоор сэтгэл зовдөг бол зовхоор ийм асуудал байгаа. Тэгэхээр хуулийн хүрээний асуудлыг судлаад тэр сургуулийн цэцлэгийг гаргаж аавна. Хүссэн үсээгүй гаргаж аавна. Гаргаж өгөхгүй ч байсан гаргаж аавна. Тэгээд тэр хууль дүрм нь энэ хүүхдийн төлөө үйлчилдэг юм уу? Эсвэл хэн нэгэн одоо хувийн компани ойлгомжгүй юм их ашигын төлөө үйлчилдэг юм уу гэдгийг бас бид харах ёстой гэж бодож байна. Хэрэлж горхийн одоо тэр үжигсэнд байгаль сав газар байдаг юм уу? Шинэ дүүрэг, шинэ хот байгуулах тэр газартайгаа аялал жуулчлалыг, олон улсын аялал жуулчлалыг татах. Энд Монгол улсад ирж байгаа одоо гадна дотны зочид гээчд энэ жилдээ нэг 600 мянган жуулчин ирдэг болвол тэр хүмүүсийг бид нэр дор аяж сая 500 мянган жуулчин болох. Цаашлаад одоо 2-3 сая жуулчныг жилдээ хүлээж аваад аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд зөвхөн нэг ийм хотынхоо төвд жижигхэн газар тэгээд зай талбайгүй хийх үү эсвэл шин төлөвлөлтөөгөө уялдуулж хотынхоо энэ хөгжлийн төлөвлөгөөг задлах маягаар хийж байгаа хэсэгчилсэн хөгжлийн төлөвлөлтөөгөө уялдуулах уу гэдгээ бас сайн тооцох хэрэгтэй. Ямар ч байсан засгийн